Эрхэм үзэгчдийнхээ ороймолон айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодлын нэвтрүүлэг эхэлж байна. Цаг үеийн асуудлаар үзэл бодлыг сонирхохоор би өнөөдөр ярилцлага танхимда улсын хурлын дарга Зандаа Хөгийн энх болдыг урьлаа. Тэр битээр 2012 оны 8 сарын 21-нд хамгийн сүүлд яг энэ танхимд ярилцсан юм байлээ. Энэ бол улсын хурлын анх тугаар чуулган завсарласны дараа байна л да. Бас их онцлог үйл явдал байлаа. Яг энэ жил 3 сарын хугацаанд одоо хэцүү хүнд ч гэсэн бид нэр шийдвэр гаргаад явахаас өөр аргагүй гэсэн өгүүлбэрийг та тэнд хэлсэн байсан л да тэр ярилцлаган дээр. Яг тийм шийдвэрүүдийг гаргаж ирж чадав уу? За Монголын үндэсний олон нийтийн телевизийн үзэгчдэд орой минь хүргье. За тийм шийдвэрийг гаргаад явахаас өөр аргагүй байсан гараад ч явж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр улсын төсөв батлагдсан. Тэгээд энэ мэтээс эхлээд ажил бол явж байна. Тэгээ энэ жилийн төсөв ерөөсөд одоо төсвийнхаа яриаар хоёулаа шууд оръё. Энэ жилийн төсвийн хилцүүлэг төсвийг улсын төсвийг хилэлцэж байгаа байдал гэдэг бол үнэндээ яг жирийн үзэгчдийн хувьд л зөвхөн одоо энэ дараа жилийн төсөв юу болно гэхээсээ илүү ямар үзэл бодол давмгаалж яах гэж чинь юу болоо шийдэгдэв гэдэг өөрөө тийм үзэл бодлын уралдаан тэмцэл тийм байлаа л да. Тэгэхээр засгийн газраас анх өргөн мэдүүлснээс хойш энэ хэр өөрчлөгдсөн бэ гэдгийг асуувал та ямар хариулт өгөх вэ? За засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөв энэ байгаа. Одоо батлагдчаад гарын үсэг зурагдах гэж хүлээж байгаа нь энэ байгаа. Тэгээ энэ дотор одоо 200 хэдэн арга хэмжээнд дээр ингээд тэг гэж тавьсан байгааз. Тий. Энэ бүх арга хэмжээ энэ дотор тоотой байгаа. Уг нь бол зузаан нэмэг нь бол нэг ялгархгүй байдалтай харагдаж байна тийм ээ. Одоо энэ ингээ бүгд 14 онд хэрэгжих гэдэг тоотой байгаа. За энэ бол одоо анх удаа хийж байгаа маш том ялгаа байгаа. Энэ бол 1-р хавсралт 2-р хилцүүлгийн 1-р хавсралт байна л да. Энэ дотор ингээд за би ингээд жишээ татъя л да. Дээрээс нь улсын их хурлын тоног төхөөрөмж компьютер 3 тэрбум 617.8 сая төгрөг 2014 онд ийм мөнгө зарцуулах байсан. Энэ мөр тэр чигээр алга болсон энэ дотор байсан. Яг тэр улсын их хурлд ийм компьютер авчих шаардлагагүй хуучин шигээ байж болно. Үндсэн хуулийн цэцгийн мэдээллийн технологи харилцаа холбоо цахилгаан хангамж 1 тэрбум 702.6 сая төгрөг. Энийг хэрэггүй. Гэх мэтээр эх жил авах гэжсэн бүх компьютер системтэйгээ алга болсон. Энэ мөнгө сургууль цэцэрлэг эмнэлэг эсвэл одоо ямар нэг юм болоод одоо зөвхөн энэний дүн гэхэд хэдэн төгрөг улсын их хурл хэмнэсэн бэ гэдэг асуудал. 106 тэрбум 250 сая төгрөг. Энэний оронд сургууль цэцэрлэг эмнэлэг одоо бусад нэмэгдсэн юмнууд орсон гэсэн. За ахаад тэг дүнтэйгээр тус хөрөнгө оруулалт гэж байгаа. Анх удаа 1-р хавсралт бол төсвийн зарлагын реформ хийж байгаа. Шинэ контор байхгүй шүү. Шинэ хуучин конторын засвар байхгүй шүү. Автомашин байхгүй шүү дарга нарын. Нэг автобус үлдээсэн машинтай холбоотой. Тэр нь Батцамрын асрамжийн газрын одоо үйлчлүүлэгч нар зориулсан нэг автобус 30 сая төгрөгөөр авах. Нэг трактор үлдсэн. Хүүхдийн байгууллагын нэг хэдэн пургоо үлдсэн байгаа. За бусад бүх албан тушаалын дуудлагын машин бол хэдэн зуугаар хасагдсан байна. За дараагийн нэг шинжил бол энэ дотор тоотой орж ирээд би одоо дүнгийн хэлээд нөгөө аудитор яригадаад авилгагдсан гэж яригадаад байгаа 189 тэрбум төгрөгийг орон тэг гэж тавьсан байна. Энэ бол их усүртэй буюу энэ дотор бичигдсэн байсан. Их усүргөө тодглоор хасагдсан байсан засгийн газар энэ бол шаардлагагүй гэж үзсэн 121 байгаа. 96-гийн жагсаалт гэдэг нь 140-ны жагсаалт гэдэг сая 2-р хавсралтлаа. Тэгээ анх удаа улсын их хурл засгийн газрын өргөн барьсан төсвийг төсөл гэж үзээд ихэнх хэмжээний өөрчлөлт хийсэн. За яагаад энэ 200 хэдэн объектыг зогсоогоод шалгахаас өөр аргагүй байдалд орсон байгаа. За жил болгоо улсын их хурл яагаад энэ баталж өгöd байсан гэхээр тийм сургууль барихад мөнгө нь хүрэхгүй байна гэхээр тийм үгээл нэмжиж өгöd гэдэг гэсэн. Тэгээ энэ жил анх удаа бичиж өгөө болёо. Зогсооё. Энэ нэг житгүүрийн тойрог гэдэг юм чинь хизээ нэг цаг зогсноо. Энэ удаагийн улсын их хурл энэ ажлыг хийе. Муу нэр дуулж байгаа.
хүүхдийн сургууль цэцэрлэг алга боллоо. Тодорхойгүй үзээр хойшлоо. Гэхдээ ингэж нэг дүгнж үргэлжлүүлэх үгүй юу гэдгээ шийдэх хугацаа улсын хуульд хэрэгтэй байгаа. Одоо аудитын байгууллага бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа. Энэ нэг 200 эдэн объектыг дуудлагаар зарах уу, үргэлжлүүлэх үү, хэдийг нэмжих үү? Эсвэл улсын хурлын буруу байна уу? Одоо мөнгө нэмж хүсгээр нь л өгөөд байсан. Захиалагч яамны буруу байна уу? 21 өрөөтэй тамгын газар барь гэхээр 42-ыг барьсан биз дээ. Улсын хурл 21-т 21 өрөөтэй засаг даргын тамгын газар барь гэсэн чинь дур мэдээд 42 болсон. Аранга аймаг хашаадсан. Улсын төсвөөс цэцэрлэг барина гэж мөнгө авч явчаад барилгын материал авчиж байгаа. Тэгээд хаана хамгийн ашигтай барилга байж болох вэ? Улаанбаатарт баригддаг орон сууц хамгийн ашигтай. 1 м квадрат нь 2 сая төгрөгөөр зарагдаад байна шүү дээ. Орон сууц барьчаад мөнгөө зарч авчаад цэцэрлэгээ бариагүй. Тэгээд тэр мөнгөөр дараа жил барих гэхээр үн нэмэгдсэн байна. Мөнгө нэмж өгөө. Дундуур нөгөө мөнгөийг чи эргүүлээд байшин болгоо зараад ашиг олчиход байна шүү дээ. Ийм үл үтх юмыг анх удаа зохицсон ийм л төсөв болсон л да. Тийм учраас өргөн барьсан батлагдсан хоёрын хооронд бол маш их зөрүү байгаа. Би зөвхөн тэр олонтоо ярих тул зарчмуудаа л ярьж байгаа. За ямар ч байсан жил болгон төсвөө нэмээд тэрийг улсын хурл өгдөгөө баталж өгөөд идгээ болж байгаа юм байна. Барилга байшин бүрий чи хянах юм байна. Төсөвчин, захиалагч, гүйцэтгэгч бүгд хариуцлагатай болох юм байна гэдэг сигналыг бол авсан байна. Одоо аудитын байгууллага 4 сарын 1-ээс өмнө энэ 200 хэдэн объектыг хэрхэх хэсэг саналыг бидэрт оруулж ирэх хэрэгтэй. Байшин болгон дээр ийм хувийн хэрэг гарна гэсэн үг. За улсын хурл хамгийн анх хэдээр баталсан, зураг нь яаж хийгдсэн, төсөвч нь юу гэсэн, дахид төсөв хийсэн юм уу, захиалагч нь юугаа өөрчилсөн юм уу? Нөгөө гүйцэтгэгч байгууллага нь барилгын материал тоосго зэмтийг худалдаж авчаад өндөр ашигтай орон сууц бариад тэгээ жилийн дараа буцаж ирсэн юм уу, үгүй юу гэдэг ингээд бүгд тодорно. Бүгд бичиг баримттайгаа гарна, бүгд одоо гарын үсгтэйгээ гарна. Тэрний дараа бол бид энэ байгууллагуудыг яах вэ гэдэг, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг шийднэ. Барилгын хувьд мөн адилхан. Энэ ингээд үргэлжлээд дуусах уу, дуудлагаар зарагдах уу, барьсан компаниас мөнгөө яаж олж авах уу гэдэг. Алдаа гаргасан компаниуд бүгд харж ихсалтанд орно. Одоо бол иргэнд орж компани байгуулчаад харж ихсалтанд орохоор дахиж компани байгуулж ирээд шинээр ороод байгаа. Одоогийн харж ихсалтыг бол бүр зориулдаар ингэж хийгэж байгаа. Иргэнд оржийн байгуулсан бүх компани дахиж хизээч улсаас ажиллахгүй. Регистрийн дугаараар нь. Эсвэл доржийн хамтарсан байдаг юм уу? Тэр нэг регистрийн дугаартай хүн бол насан туршдаа хориглогдох нь шүү дээ. Ингэж залхаан цэрлүүлэхгүй бол энэ нэг авилгацсан төсөв гэж нэрлэгдсэн юм өөр тасрахгүй байна. Тэгэхээр улсын хуралд ер нь бол төсвийн талаарх аудитын байгууллага санал дүгнэлтээ ирүүлдэг гэж 2 удаа жилдээ. Одоогийн төсвийн талаар ингэж сайжруулж болж байна гэдэг санал дүгнэлт байдаг. Нөгөө зарлагын зарсныхын дараа хяндаг. Одоо 13 он дууссан шүү дээ. Он дуусахаар 4 сард юугаа оруулж ирдэг. 13 оны төсвийг засгийн газар хэрхэн гүйцэтгсэн бэ гэдэг. Гүйцэтгэлийн аудит орж ирнэ. Тэгвэл хэлэлцэх явцад бол тэр гүйцэтгэлийн явцад ингэдгийн аудит орлогыг одоо дутууд төлөвлөсөн байна. Ийм орлогыг нэмж оруулах боломжтой. Энэ зарлага бол утгагүй байна гэдэг бичгээр өгдөг. Тэгэхээр ерөнхийдөө үнэхээр реформ шин чанартай өөрчлөлтүүдийг энэ тусгажээ гэж ярьж байна. Гэхдээ нэг юм байгаад байна л да. Улсын хурлын зарим гишүүдийн тойрогтой ажиллах төсөвт 4.3 тэрбум төгрөг нэмэгдсэн гэдэг байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн энэ талаар яриад л байна. 48 гишүүн тойрогоос үлдсэн жагсаалтаа сонгож байгаа. Тэгээ улсын хурлын тухай хуулийн 35-ын 3 гэж заалт байна, 35-ын 2 гэж заалт байна. Тэн дээр юу гэж хэлсэн гэхээр улсын хурлын гишүүдийн төсөв харилцаа адилгүй байж болно. Улсын хурлын гишүүн тойрогтой ажиллах зардал гэж байх ёстой гэж. Тэгээ урд жилүүдэд энэ зардлыг огт төсвөлдөг байсан юм билээ. Огт өгдөг 0. Тэгээ энэ жил анх удаа тавьсан. За 19 сумтай гишүүнч байна, 27 сумтай гишүүнч байна. Төв аймаг энэ төр бол том штэ. Тэгэхээр гишүүд бол юу гэж хэлээд байна гэхээр суманд нэг төлөөлөгчтэй болмоор байна. Ядаж хөдөлмөрийн үндэсний доод хэмжээгээр
цалинжуулмаар байна. Ирж очих томилтын мөнгө бол багадаад байна. Жилд 2 удаа явна гэдэг. Ойрхоо очиж юмар байна. Ийм хоёр зардал голцоо зарцуулагдах. Тэгэхээр энэ 50 сая гэдэг их харахад их юм шиг боловч 27 сумтай Төв аймагт 27 хүнийг 180 мянгаар цалинжуулахад тал нь алга болчихж байгаа. нэг хүн дээр жишээлж шүү дээ, тийм ээ? Нэг аймаг дээр. Тэгэхээр бол тэргүүл хин нэгэн хүний ажлын байр сонгогчтойгоо ажиллах, уулзах, зохион байгуулах жилдээ 2 удаа, 3 удаа ч юм уу томилтоор явах бол ийм л зардал байна. Тэр нь тэгж харагдаад байна гэж тайлбарлаж байгаа юм байна те. За нэлээд маргалдлаа да. Ялангуяа цалин тэтгэврийг нэмэх тухайд хүмүүс ч их хүлээлттэй байлаа. Цалин тэтгэврийн 8% нэмэлт энэ өргөн барьсан дотроо орж ирээ суудсан. Тэр бол тэр чигээрээ батлагдсан. Дээр нь ажлын хэсгээр ярьж 35 тэрбум их усөр болоод одоо хэрэггүй зардал байна гэж үзээд тэр зардлыг нойлдоод тэр зардаг цалингийн нэмэлт рүү нэмж өгсөн байгаа. Тэгэхээр энүүгээр бол ойролцоогоор нэг цалин тэтгэвэр 10 орчим хувиар нэмэгдэж байгаа. Тэр нь одоо энэ жилийн инфляц 10%-тэй тэнцэж байгаа. Инфляц гэснээс инфляцийн түвшинг бас 8% сэтрүүлэхгүйгээ тусгасан энэ юу н хэрэгж боломжтой. Энэ жилдээ юу? Тий. Энэ жилдээ хэрэгжихэд хэцүү яагаад гэвэл валютын ханшаа бид алдсан. 8 сард. Тийм учраас бол энэ жилийн инфляц хэд гарахыг мэдэхгүй байна. Гэхдээ үн докторжуулах хөтөлбөрийн үр дүнд олон юмны үн бол доктортой байсан. Цемент, мах, гурил үндсэн юмнууд доктортой байгаар бол гайгүй байгаа. Гэхдээ нэмэгдсэн юм байна. Цахилгаан, дулаан ус бол нэмэгдсэн. Тэгээ эцсийн дүнд ямар гарахыг бол одоо оны эцэст харагдах байх л та. Тэгэхээр 8 гэдэг тоо бол одоо хүрэх зорилго гэж ойлгож болох уу? 8 бол зорилго байсан. Гэхдээ юунд хүрч байгааг бол мэдэхгүй байна одоогоор. Өнөөдөрхөн би нэг мэдээллийн хөтөлбөрөөр нэг сэтгүүлчийн ярилцлагын дунд ийм дүгнэлт явж байна л да. Албан хүчээр барьсан энэ одоо таны дөнгөж сая хэлдэг цемент, гурил, махч гэдэг юм уу тийм ээ. Энэ бүх юм чинь ингээл одоо хэр удаан барих юм. Ингэж байгаа сад тавихаар үерийн ус шиг л сад тавих юм биш үү гэсэн. Энэ бас болгоомжлол тийм ээ. Яг хүчээр барьсан ч юм байхгүй. Нийлүүлэлтийн нэмэгдүүлэлт замаар барьж байгаа. Нөгөө хуучин нийлүүлэлт нь багасаад эрэлт нь өсөд ахаар үнийн бариад идэв биш. Дийлэхгүй үнэн өсөд идэв байлаа шүү дээ. Одоо засгийн газар яаж оролцож байна гэхээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Хуучин цементний үн яагаад өсөд идэг гэхээр хэрэгэлдэг цемент тодорхой, эрдэг нь тодорхой байлаа шүү дээ. Төмөр замын дээр байдаг авилгалын сүлжээ цементний үнийг нэмдэг байсан. 7 хоног вагон зогсоолоо ачаа ирэхгүй. Энэ томсдол үүслээ. Энэ бол зохион томсдол байхгүй юу? Төмөр замын шинэ удирдлага энэ ганц зүг сайд гараад вагон хойроор явдаг болсон. 7 хоног цемент тасрах тухай ойлголт алга болж шít. Хойроор явчихаар хомсдол үүсгээ болчихж байгаа. Ингэснээрээ цементний үн доктортой байгаа. Тэрээс цементний үнэн дээр интервенц хийгээд байгаа зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө үнийг яаж докторжуулж байна вэ гэдгийнхаа үндсэн суурийг олохгүй бол тэгж хөнгөмсөд дүгнэлт хийж болно л да. Тэгээгүй учраас огцон мөсд бол байхгүй. Барилга барийг гээл тэгэнгүүт барилгыг барьдаг материалын үнийг өсгөдөг хэсэг бүлэг хувилдаг улсууд байна шүү. Цементний үн хятад хэвээр байхад тээвэрлэлтэн дээр одоо гацаа үсгээл 7 хоног оруулж ирэхгүй вагон зогсоход л үн өсөж байгаа. Тэгээ ийм хууль бус зүйлүүд бол шинэ засгийн газрын үеэс хойш алга болж байгаа. Ийм маягаар одоо хоосон үн нэмэгдэж тэр нь тодорхой хүмүүсийн ашиг болдог юм бол алга болж байгаа. Бид нэр ингээд нөгөө аливаа үйл явдлын мөн чанарыг янз бүрийн өнцгөөс тайлбарлаад ингээд хараад байна л да. Нэгдсэн бодлого дээр нэгдсэн нэг тийм санаа нэгдэж чадахгүй байгаа юм шиг. Энэ байдал бас энэ төсвийг хэрэглэж байгаа үеийн нам эзлийн бүлгүүд байнгын хороод ажил хэсгээр харагдаж илээ л да. Олон ургалж үзэлтэй болсон учраас санаа нэгдэх ямар ч боломжгүй болсон. Хуучин бол нэг дарга нь гарч ирээд доллар бол юу гэдгийг 1700 байна хэлчихэл болдог байсан бол одоо долларын ханш бид нар самарахгүй шин. Монголын эдийн засаг руу хичнээн их доллар орж ирж байна.
хэр зэрэг юм гадагшин зарж байна. Энэ хоёрын тэнцвэр дээр л байдаг тоо болохоос биш. Тодорхой тоог бол хэн ч хэлж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан төсвийг хилцүүлэг бүгд нээлттэй явдгийн учир нь хүн болгон юу бодож байгаагаа ярьдаг. Эцсийн дүндээ одоо энэ гарсан энэ нэг зузаан заасан дээр л тохирч байгаа юм л да энэ олон тоонууд дээр. Миний асуух гэдэг юм бол за яг хүн болгон санаа бодлоо хэлж гин ярьж гин үзэл бодол тэнд уралдаж гин. Ер нь тэгээд яг энэ тоон дээр санал нэгдэхэд бас нэг нягт ажиллагаа, хамтын ажиллагаа, бас нэг реформыг чи явуулах тэрэнд саад болохоос илүү за явах ёстой юм байна гэдэгт нэг техник тийм үйл явцал хэр байсан бэ гэдэг асуулт. Тэр нь өөрөө нөгөө авилгацсан төсөв гэдэг тодорхойлсон болоод байгаа. За ямар ч байсан сүүлийн хэд байдгийг 20 хэдэн жил баталсан шигээ баталж болохгүй юм байна гэдэг ойлголтод улсын их хурлын гишүүд бүгдээрээ хүрч байгаа. Ямар нам байхаас хамаарад тэр өөрийнх нь тойрогт байгаа сургууль цэцэрлэг зогсож байгаагаас үл хамааран нэг юм хийх болчихжээ. Тэр нь энэ жил юм байна. Болохоо ойлж таминэ. Одоо ингээд нэг зогсоё. Ядаж улсын их хурл өөрөө энэ зөрчлийг үүсгэж байгаа болж байгаа. Нөгөө төсөв хүрэхгүй байх хэрэг л нэмж өгөөд идэг баян айлын аав шиг байсан бол одоо болио. Наад мөнгө чинь болохоо ойлаа. Ер нь юу болоод наад төсөв чинь 12 дахин өсчээд байгаа. Анх одоо юу гэдгийг 100 төгрөгөөр хийнэ гэсэн бол одоо 1200-аар хийх гээд ш. Тэгээ яагаад тэгэхээр тайлбарлах болдохгүй байгаа. Тэгэхээр за тэгвэл улсын хурл одоо өөрийнхөө гар хөл болсон аудитын байгууллагаар энийг чинь АБ-г үзнэ. Засгийн газрын байгууллагуудыг оруулахгүй. Тэгээд үнэн бодтой орн гаргаж ирээ. Тэрний дараа өргөжлүүлэх үгүй юу гэдгийг шийдэх гэж. Тийм л учраас одоо зарим барилга байгууллагын хөрөнгө оруулалт 3 сар хүртэл зогсоож байна. Зогсоолоо царцаалаа гэж янз бүр царцаах гэдэг үг өгүүлбэр орсон юм чинь бол тэр нэг зарим төслүүд байгаад байна уу? Нэгдүгээрт хэлийн бомтууд дээр барьдаг гайлын байгууллагын бүх байшинг нойлцсон, зогсоосон. Яагаад гэвэл gaйл дахиж өөртөө байшинтай болохгүй хууль батлагдж байгаа. Бомтын захиргаа гэдэг байгууллага аль бомт дээр одоо хідэн гайлч, хідэн хэлийн цэрэг шалган нэвтрүүлэх ажиллаж байна. Тэрнээсээ үл хамааран нэгдсэн журмаар байр барьж тэнд нь бүгдээрээ адилхан нөхцөлд амьдрах юм. Өнөөдөр гайлынхаа илүү нөхцөлд амьдардаг, бусд нь одоо муу нөхцөлд амьдардаг байдаг хуулиар болиулж байгаа. Тийм учраас бомтын захиргаанд байгуулагдаад шинээр хөрөнгө оруулалтаа оруулж ирэх хүртэл тэнд хөрөнгө оруулалт байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах засгийн газрын хөтөлбөртөө. Тэгсэн мөртлөө энэ дахиад хэдэн тэрэмжлэлээ төгрөгийн мэргэжлийн хяналтын байгууллагын барилга байшин барих юм ороод ирсэн. Тэрийг бүгдийг нойлцсон. Энэ байгууллага дараа жил байхгүй учраас хөрөнгө тавих нь утгагүй. Шинээр функцүүд нь яамдаа очиод тэр иргэний нийгмийн мэргэжлийн холбоод нь очсны дараа мэргэжлийн хяналтын хүчин чадлыг дээшлүүлэхийн тулд хаана юу ярих уу гэдэг нь тодорхой болно. Тэр үед авч хэлцэнэ гэж. Энэ бид нар одоо сая тэр бом гэх амархан хэлдэг болоо. Дөнгөж сая нэвтрүүлгийн өмнө бид нар ярьж байлаа шүү дээ. Сая гэдэг чинь бол 6 тэгтэй. Урдаа 1.6 тэг. Тийм, тооны 6 тэг. За тэр тоон хэд ч байж болно. Тэр бом гэдэг маань 9 тэг. 9 тэг. Их найд гэдэг маань 12 тэг. Хэдэн 12 тэгтэй тооны тухай энэ төсвөр та ярьж байгаа. 6.7 10 их найдын төгрөгийн тухай ярьж байгаа. 6.8 их найдын татвар бусад орлого цуглуулад 7.2 их найдын зарлага гаргадаг төсөв байна. Алдагдaltaа гэсэн үг. Тий. Энэ алдагдал бид нар алдагдaltaа яас их алдагдaltaа байдгийг ер нь юм байж болдго юм уу гэж энгийн жишээн дээр их ярьлаа шүү дээ. Болно л да алдагдaltaгүй байж болно. Тэхийн тулд 400 тэрбум төгрөгөөр барилга барихаа байлгах хэрэгтэй. Таны энэ за 6-гийн ард 6.8 их найд төгрөгийн тухай 12 тэгтэй тийм төсөв ярьж хахад надад нэг юм асуулт төрөд идэг юм л да. Энэ одоо бонд, засгийн газрын томоохон сан төслүүд тийм ээ. Мега төслүүдийн тухай ярьж байна. Ингээд энэ дунд энэ 6.8 тэр их найдын чи ард та бүхний тэнд оролцохгүй байгаа бас тэр хэмжээний их мөнгө гадуур нь яваад байгаа юм биш үү?
Тэрний хөгжлийн банкны өгдөг зээл нэмэх нь Чингис бондны мөнгө хоёр бол улсын төсөв тооцогдохгүй байгаа. За яагаад тооцогдохгүй байгаа юм гэхээр энэ мөнгө бол буцаж төлөгдөөд зээллэгжээд буцаж төлөгдөөд өөрөө төлөөд улсын төсвөөс гадуур явах хэрэгтэй. За гэтэл 13 онд хэрэгжүүлсэн зүйлүүдийг харахаар зам барьчаад тэрүүгээр явсан хүнээс мөнгө авахааргүй зам баригдаад ирэл аймгийн төвүүдийг холбох 980 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Нэгэн замаар явсан хүнээс мөнгө авахгүй юм чи энэ замын мөнгийг улс төл таарж байгаа. Одоо бүтээн байгуулалт гэдэг бол төлбөртөө буцаж төлөгдөж явах хэрэгтэй. Гэтэл зарим хэсэг нь бол компани зээлээр өгөөд арьс ширний компанич байдаг юм ч байдаг. Тэр компани бол 5 жил 10 жилээр Чингис бондын хөрөг төлчихөж байна. Энэ бол улсын төсвөөс гадуур явж байгаа. Банкнд очиж барьцаагаа тавиал одоо ердийн журмаар явчих. Тэгэхээр Чингис бондын мөнгийг 2 хуваагаад улсын төсвөөс төлөгдөх гэж байгаа тэр ашиг олдгоо. Шууд утгаар ашиг олдгоо. Хураамжлаа зам биш, тийм биш. Тэр хэсгийг улсын төсвөөр нэмж өчөөд явъя гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгээ хөгжлийн банкны хийх ёстой ажлыг эх жилийнхээ бас батлах юм. Улсын хурл. Одоо ер нь бол хавар баталдаг. Тэгтээ яаралтай засгийн газрыг хийж дуусаар баталж өгье гэж байгаа. Тэгэх юм бол нөгөө хоёр төсөвтөө их хурлаас гадуур явж байгаа гэдэг яриа бол алга болох юм. Харин ерөөсөө ингэж сонсохоор эргээд төлөгдөх ямар нэгэн болохоор засгийн газарт нөгөө төсөв нь өөрөө харьцангуй байгаа. За яагаад засгийн газар бүх аймагуудыг холбосон зам бариад байгаа гэхээр мэдээж тэрүүгээр явсан хүнээс бид нар мөнгө авахгүй нь ойлгомжтой. Улсын их ажиллуулж байгаа. Зам бариагүй байхад явдаг байсан бизнес, зорчигч, автобус бол хамаагүй ихсэн зам барьсны дараа. Тэгэхээр тэрүүгээр бизнесийн үйл ажиллагаа явж байна. Татвар төлөгдөн. Тэгээ улсын төсөвт мөнгө нь орно. Шууд ус утгаараа бол төлөгдчихл байна гэсэн үг. Хийсэн хөрөнгө оруулалт болгон утгатай. Эсвэл ийм зам барьж болно. Одоо А, Б зэргийг хоёрыг холбочоод явахаар нь 100000 төгрөг аваа суугаад иж болно. Тэгвэл тэр зам бол одоо арилжааны зам буюу коммерческий зам болно шүү дээ. Тэр хэдийгээр хоёулаа адилхан зам боловч нэгэн төлбөртөө нэгэн төлбөргүй болохоор төлбөртөө замын мөнгө яаж төлөгдөх нь бол ойлгомжтой байгаа. Тэдэн жил тэдэн машин яваад тэгээ энэ мөнгө бол төлөгдөнө. Нөгөө замаар бол улс мөнгө авдаггүй. Аймаг хоорондын зам гэдэг бол үндсэн зам учраас улсын нуруунд дээр ирж байгаа. Улсын нуруунд дээр ирж байгаа хэсэг дээр төсөвтөө тодголыг явуучих гэж байгаа. Өнөөдөр одоо яг энэтэй уялдаад яхаар за төсвийн хуулиуд банкны тухай хууль энэ төргээд байж шин л да. Тэгэхээр одоо бид нар энэ бондын энэ томоохон хэмжээний мөнгийг бид нар бас зөх хэмжээний хяналттай эргэж төлөгдөх байдлыг харж үзэж ингээд нэгэн талын яаж байгаа юм чинь бондын тухай хууль гэдэг юм зайлшгүй гарах шаардлагатай болчихлоо гэсэн үг үү? Яг нь бондын тухай хууль гэж нэрлэнэ үү? Төсвийн тухай хуулийн дээр нэмэлт хийн үү? Энэ бол зөвхөн техникийн асуудал та. Ямар ч байсан бонд бол өөрөөгөө төлдөг, улс төлдөг хоёр арга хэмжээс бүтэж байгаа юм байна. Төлдөггүй хэсгийг төсвүүдээр авъя, төлдөг хэсэг нь арилжааны банкаараа явуул гэсэн үг байна. За 8 сарын 21-нд өнгөрсөн оны та бүхэн уулзжээ гэдэг ингээд ярилцлага болжээ гэдэг ингэжсэн. Энэ хугацаанд гарсан хуулиудаас одоо зөвхөн төсвийн тухай асуудлууд дээр бол реформ шинжтэй асуудлууд орлоо гэж та ярьж байна тийм ээ. Үр дүнгээ мэдээж ингээд өгөөд эхэлнэ. Үр дүнгээ одоо өгөөд эхэлсэн. Энэ хооронд реформ шинжтэй ямар хууль батлагдсан гэж та дүгнж хэлэх вэ? Ер нь бол жижигээр нь одоо үндсэн том хуулиуд бол цөөхөн явж байна. Шүүгэн шинжлэлийн 6 хууль баталж өгсөн. Үнд цаасны хууль цоо шинээр батлагдсан. Одоо салбарын эргэлтийн байж болохоор хуулиуд бол нэлээд байгаа. Нэмэгдэл өөрчлөлт бол одоо зөндөө олон байгаа. Муу хэлэгдээд байгаа Чингис бондыг авах хууль ч гэсэн бас хууль юм байгаа шүү дээ. Гэхдээ энэ нь бол дэлхийн эдийн засгийн хямралт таарсан манай одоо гол экспортын бүтээгдэхүүнийг авдаг хятад улсын өсөлт саарсан үед бол аминд орсон. Санхүүгийн хэрэгслийн үүргээ бол сайн биелүүлсэн. Цаашид ер нь 2 тэрбум доллар байна уу 3.5 тэрбум долларынхаа бондыг гаргах үедээ их бодох хэрэгтэй. Ийм бол ажиглагдж байна. Яг л Чингис бонд бол манай анхны бонд шүү дээ.
Тэгээ анхны юмдаа бид бас зохих хууль эрх зүйн орчноо зохицуулж чадаагүй болсон байна. Цааш тэнийгээ залруулах юм байна гэж дүгнж байгаа. Дээр нь огт бонд гаргадаггүй, зээл авдаг, өөрөө хөгжинэ гэдэг бол буруу бодлого. Ардын намын зарим гишүүд бол тэгдэг. Одоо зээл авахгүйгээр болно шүү дээ. Би энийг юутай харьцуулж үзэж байгаа гэхээр за 90 он хүртэл нэг орон сууц 100 мянга орчим орон сууц 70 жил 80 жил болтоо барьсан байгаа Монгол улс. Одоо тоглог орон сууц стандартын. Тэрийг 96 онд өнгөө хөвчлөө дуусгасан. Би нөгөө хөвчл явуулж исэн учраас тоог нь мэдээд байна л да. За тэрнээс хойш хүмүүс яаж байртай болдог болсон гэхээр баруун зүүнээрээ байртай болдог болсон. 40 саяын байрыг 40 сая өгчээж л авна. Зээлээр авах тухай ойлголт байсангүй шүү дээ. Өнгөрсөн жилийн хүртэл 8% зээл гартал. Энэ жил үлээ. Энэ жил шүү дээ. 8% одоо 90 оноос 23 жил хүмүүс байр авахтаа урд нь яг нэг 5,000 айл бол Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээл байр маянд орж исэн л да. Моргэж ихэлсэн бол нэг 10 жилийн асуудал байна. Гэхдээ энэ жилийнх шиг 70 хэдэн мянган айл байранд орсон тухай ойлголт бол байгаагүй шүү. Тэгэхээр 23 жил монголчууд баруун зүүнээрээ байр авч ирсэн. Ямар ч зээл тавихгүйгээр. Тэгэхээр би тэр 30 сая 40 сая төгрөгтэй байхгүй бол 100 сая төгрөгтэй байхгүй бол 1 өрөө 2 өрөө 3 өрөөр авч чадхааргүй шүү. Тэгэхээр ийм хүмүүс бол энэ хүмүүс шиг бай гэж ардын намын шаардлага бол хэлээд байгаа. Чамд мөнгө л хувилбар ав чи зээл авч болохгүй шүү гэж. Чингис фонд гэдэг бол Монгол улсын хувьд моргжийн зээл нь байгаа. Монгол улсын ирээдүйд итгэхэд барьцаагүйгээр өгч байгаа зээл. За эднийх нэг ийм баялагтай авдаг улс нь байна. Үйлдвэрлэдэг компаниуд нь байна. Тэр нүүр сухдаг, зэсмэс гаргадаг. Энэ компаниудаас татвараа аваад нэг тэрбум 500 сая долларыг 5 жил 10 жилийн дараа өгөхөд ямар ч асуудалгүй юм байна. Юу хийхийг хэлэхгүйгээр ямар ч нөхцөлгүйгээр өгдөг. Одоо ямар ч шахааны элемент байхгүй зээл бол энэ. Тэгэхээр одоо 8% зээлэнд хүмүүс тасчлаа шин. Би ажилтал байх юм бол зээлтэй тоглог байранд орж болж надад өөр барьцаа хэрэггүй. Тэр орж суусан байр чинь миний барьцаа байхгүй. Одоо ардын намынхан 8% зээлтэй хүнд юу гэж хэлдэг? 8% зээл 13 оны 12 сарын 31-ээс дуусаа. Монгол улсын бити зээл ав гэж штэ. Ахиж Чингис фонд байхгүй, 2 тэрбум доллар байхгүй. Баруун зүүнээр амьдэр ахиж өөр мөнгө байхгүй шүү гэхээр тэр хууль бол 3-2-оор батлагддаг. Заавал ардын намтай хамтарч гарахгүй бол болохгүй хууль. Тэр хуулийг буцаас нөгөө өөрийн хэмжээг. Тэгэхээр одоо дөнгөж дангаа ингээд чи моргжийн зээл аваа байранд орцсон байсан чинь чиний дүүг 14 онд байр авах гэж өгөхгүй ээ. Чи заавал мөнгө хоримтлуулж агаад насныхаа эцэст байртаа бол. Чиний ажилтаа байгаа чинь сонир биш. Чи бол ажилтаа байх, чи бол орлоготой байх, моргожид төлөө явж болно гэвэл тэрийг сонирхгүй, зээл тавьж болохгүй ш. Зээл авах бол муухай. Гээд хэлчихэж байгаатай яг адилхан зүйлийг хэлээд байгаа. Монгол улс дахид зээл авч болохгүй. Одоо дээд хэмжээндээ хүрсэн. Одоо ингээд төсвийнхаа мөнгөөр тэр бүх орон сууц зам бүх юма бариа. Энэ нь бол боломжгүй. Хэрвээ Монгол улсын ирээдүйн баталгаатай гадны дэлхийн санхүүгийн зах зээл мөнгө өгье гэж яхад нь үгүй авахгүй. Бид нар өөрийнхөө мөнгөөр л аавна. Тэр 100 сая төгрөгөө цуглуулж байгаад байраа аавна. Би байр автлаа, гэр хороолт, гэрт амьдралд гал төлөөд ээжий гэж байгаатай адилхан утгатай хариулт хэлээд байгаа. Сая улсын төсвийн үедээ цуг өргөн баригдсан зээлийн хэмжээг нэмэх тухай хууль батлагдсангүй шүү дээ. Та яг ингэж надад ярьж байгаа шиг ингэж тайлбарлахаар энэ чинь ойлголцож болохгүй гэж юу? Болохгүй л байна. Тэгээд нөгөөтгөө чинь доош нь дарцсан шүү дээ. Тэгээ одоо зээл авах хэрэг асуултсан алт ойгын засгийн газар. Дахиж 2 тэрбум долларын зээл байхгүй. Тэгээ одоо баруун зүүнээрээ солидог нөгөө хуучин 23 жил явсан арга руу орлоо шүү дээ. Гэхдээ бас нэг арга байгаа. Нэгэнт засгийн газар зээл олдохгүй бол хувийн хвшлийг өрн татаж сайн нөхцөл өгчээр орон сууц бариулах, барьсан орон сууцыг моргож орно гэж ажилуулах. Тийм туршлагач байдаг. Тийм юм руугаа илүү анхаар гэсэн үг. Тэгвэл хөгжил бол удаашрна. Өнөөдөр хийж болох юмыг
маргааш нөгөөдөр хийгдэг бол хитрхи урдан хөгжөөд байна. Хитрхи олон хүн байранд ороод байна. Энийг болио л гэсэнтэй адилхан байхгүй. Би яг төсвийн асуудал асууж нэгэнт ингэж яаснаа би одоо энэ сөрөг хүчин энэ томоохон шийдвэр гаргаж байгаа үйл явцыг бид нар бол маш их харж байна. Та ч гэсэн хувийн телевизүүдийг хурдтай байшгүй гэж хэлжсэн тийм ээ. Энэ бүхнийг ингэж харж байна. Гэхдээ биднэрт бол тэр нэг шоу юм шиг үнэхээр юу гэсэн бэ сая тэрийг хэнийгээ юугээд хэлж вэ гэд сонирхосоо илүү энэ яг зөв шийдвэрийг төргөн хугацаанд гаргаж ийнө гэдэг л уг нь бол биднэрт хэрэгтэй байна. Ер нь тэгээд хиламаа олцож нэг зүйл төр нэгдэх ер нь хэр хурдтай явж байна. Хэрвээ хурдаар хэмжиж болдог бол удаа. Гэхдээ бид нар хуулийн хугацаатай учраас 45 хоногт хавчигдаад энэ нэг юм гаргаж л байгаа. Өөр байхгүй. Хуулиар ягаад хугацаа зааж өгдөг юм бэ гэхээр ийм юм дотор багт үгүй бол одоо хариуцлах шүүл гэж хэлж байгаа. Бүтэн жилийн турш төсөө хэлцэж болохгүй шүү дээ. Төсвөр рүү эргээд орох гэсэн. Төсвийн хуулиуд батлагдсантай холбоотойгоор татварын одоо цоош нь өөр юм гарах юм гинэ. Хуулиуд өөрчлөгдөх юм гинэ гэсэн яриагаар. Суурхал. Татварын 17%-ийг нэмж баахан татвар тавигдах юм байна гэж суурхсан. Тийм бол байхгүй. Сангийн ам дээр бэлтгэж байгаа зүйл бол татвар хураалтыг сайжруулах талаар ярих гэж. Тухайлбал одоо касса машин маш олон дэлгүүр шүү. Бүгд машинтай болох хэвээр. Бүгд адилхан татвар төлөх хэвээр. Тэрний төлөө нөөтийн татварын тодорхой хуваар буцааж урамшуулъя гэж байгаа. Одоо иргэн дорж дэлгүүрээс талх авахтай. Касса машинаар орлогоогоор бэлэн мөнгө өгч талхаа багарчиж шв. Тэр хүнд юу ч үлдэхгүй байгаа биз. Нөгөө тасалбар. Тэгэхээр хүн болгон тэрийгэ шаарддаг. Дараа нь цуглуулсан татвараас одоо хувь авдаг юм уу, суглаанд оролцдог юм уу? Бусад улсад бол суглаанд оролцуулаад шагнал магнал өгдөг юм бэл. Тэгэх юм бол нөгөө кассын машингууд дэлгүүрээр хүн өршүүлгээ байчихна. Бүх дэлгүүрийн гүйлгээ хяналтанд орчхоор татвар төлөлт сайжирна. Ийм мэтийн татвар төлөлтийг сайжруулах хууль бол татварын хуулийн өөрчлөлтүүд орно. Тэрнээс одоо шинэ татвар бий болгоод тэгдэг юм бол байхгүй. За бас нэг бий болж болох шинээр нэвтрүүлж магадгүй татвар бол үйл хөдлөлт хөрөнгөний татвар байгаа. Одоо сүүлийн 20 жил хүмүүсийг орон сууцтай болог гэж бодоод үйл хөдлөлт хөрөнгөний татвар авдаг. Компаниуд бол төлдөг. Одоо компани үйлдвэрлэлийн байрнаас бол авдаг, колонкоос авдаг. Тэгсэн мөртлөө хүний амьдарч байгаа орон сууцнаас авдаг. Одоо ийм хуулийн төсөл яригдах байх. Нэг айлын нэг орон сууцнаас татвар авахгүй бусдаас нь авъя гэж. Одоо олон үйл хөдлөлт хөрөнгөтэй хүн бол татвар төлж эхлэх нэ. Энэ гэхдээ шин татвар биш. Татварын хэмжээ нь тэг байдаг татвар сэргэнэ гэсэн үг. Одоо үйл хөдлөлт хөрөнгөний татварын хууль гэдэгт ингэж байгаа. Аж ахуйн нэгжийн үйл хөдлөлт хөрөнгө 3% жилийн хүн амьдардаг орон сууцны үйл хөдлөлт хөрөнгөний татвар 0 гэж байгаа. 0 гэдгийн оронд нь тэр айлын одоо үндсэн орон сууц нэг айл олон орон сууцтай болчиход байгаа шин. Тэрэн дээр нь бол тэг тэр айлын бусад үйл хөдлөлт хөрөнгө дээр 3 ч юм уу нөгөө тоогоо тавина шин. Компаниудаас авдаг татвар. Энэ бол шин татвар биш. Чөлөөлөгдсөн байсан хэсэг нь буцаж орох гэдэг. Та сая ингэж яг ингэж асуунгууд намайг бараг асуултаа хэлж амжиг батал цуурхал гэдэг юм. Иймэрхүү цуурхал их явдаг юм. За засгийн газар ядаад ийм цуурхалд хариу өглөө шин. Хүүхдээ мөнгө зогсох юм аа гэж. Үгүй ээ. Оюутны 70,000 дараа жил байхгүй гэж байна. Энэ оюутны 70,000-аар би асуух гэж байгаа шүү тийм. 106 тэрбум энэ номон дотор байгаа. Юу ч өөрчлөгдөөгүй хэвээрээ батлагдаа явсан. Өшөө ямар зургал сүмийн хаягдал булшлна гинэ. Одоо энэ наадах чи хүчтэй явж байна да. Шал худлаа зурхал. Монгол улсын сүмийн энергийн хууль нь тийм байхгүй, болохгүй, хизээч юм бодлого гарахгүй, хууль байхгүй гэдгээ хангалттай тайлбарласан. Гэтэл зурхал яваалгаа. Одоо энэ хуулийг зөв тайлбарлаж таниулах гэж одоо бид нар нэвтрүүлгээрээ ч гэсэн тийм зорилго тавьдаг л да. Нэгэн тал олон нийтийн телевиз бол тодорхой хуулиудыг ойлгох ёстой, хуулийн дор амьдрах ёстой гэдэг. Тэгэхээр энэ цуурхал шиг чим шиг энэ юмнууд эргээд энэ хууль хэрэгжүүлэх цаад болдгоо таны бодол. Мэдээ цаад болно. Тэр дор нь хариуг өгч явах ёстой. Тэгээд хүмүүс зөв мэдээлэлтэй болох ёстой. Тэрийг мэдчихээ тийм үү
худлал юм байна шүү дээ. Одоо нөгөө дөрөв үсэг биш тагсын тий харин хатуугийн тэмдэг зөөлний тэмдэг хагасын ишчээ дөрвийг хасах гэдэг гэсэн. Тэгэхээр би сайхан бэлэг даргаас асуусан. Та нар чи ямар тогтоол гаргаад дөрөв үсэг хасж байгаа 31 үсэгтэй болсон. Ямар ч тогтоол гараагүй. Тэр талаар судалгаа хийдэг эрдэмтэд үзэл бодлоо илэрхийлээд одоо интернетээр илэрхийлсэн юм шиг байгаа. Засгийн газрын тогтоол болоогүй. Хэсэг эрдэмтэн тэгж ярих болон тэрийг хэн ч хориглоогүй. Улс даяар гардаг шийдвэр болоод бүгдээрээ мөрддөг шийдвэр гаргах гээд тэр эрдэмтэд тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Одоо 35 үсгийг хамгийн их хэрэглэгдгээр нь ингэж жагсаасан байл л дээ. Тэрэн дотор бол ишчээ бол мэдээж хамгийн сүүлд байлээ. Зөөлний тэмдэг хагасын хоёр бол маш их байлээ. Тэгэхээр одоо бүх хүний иргэний үнэлгээ тэр үсэг орсон иргэний үнэлгээ өөрчлөгдөн дахин сургана зөндөө их зардал гарах гэдэг учраас энэ бол ямар ч утгагүй байхгүй. Тэр эрдэмтний бодсон дүрм зөв байж магадгүй. Гэхдээ энэ зөв бичгийн дүрм дээрээ зохицох гэж зөвхөн одоо нөгөө хуучин Монголоос кирилл руу шилжих гэж 40 онд 5 жил болсон юм билээ шүү. Тэгээ ийм утгагүй зүйл бол одоо хэрэггүй. Бид нар зөв бичгийн дүрмээс илүү энэ Монгол улсад хийх ажил маш их байна шүү. Энэ гэр хорооллын барилгажилт утаа өнөр гэдэг. Ядчил хилээ дүрмээрээ бичдэг. Одоо байгаа дүрмээрээ бичдэг. Хилээ зөв байлгах тухай ажлууд гэдэг. Өнөөдөр бас зарим судлаач санд одоо илэрхийлсэн байлээ. За ашгүй та тэрэн талаар бас хэллээ. Би ч бүр хэрэг болгож сайхан бэлгээс асуугаад байхгүй гэхээр нь Twitter, Facebook дээр тавьсан байгаа. Тэр чинь худлаа байна шүү. Харин битээ бөхөмдөцгаа. Тэгээд энэ яриануудын ардалт нэг л хачи байгаа байхгүй. Дөрөв үсэг ярьжээс бас яах нь вэ гэд ингээд нэг тийм бие биендээ итгэж чадхаа байсан. Нэг л юмны ард заавал нэг юм байх ёстой гэж харсан энэ биднэрт хардлага. Тий. Параной гэдгийг. Тэгэхээр параноитой хүн олон болсон. Тийм учраас бол албан ёсны мэдээлэлдээ бол итгэх хэрэгтэй. За албан бус мэдээлэл бол одоо хин юугаа ярих нь чөлөөтэй болсон. Тэрнийг анхаарал ачаалал өгөөл ах бол буруу л да. Тэгээд тэрийг ч гэсэн зөв талаас нь мэдээлж хэлж яах нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэгээд нэг хоримтлуулж агаад засгийн газрын хэрэглэх газраас мэдээлэл өгдөг болсон шүү дээ. За тэр чинь зурхал шүү. Энэ бол жинхэнэ бодит юм а гэд. Дээр нь улсын их хурлын хамаг ажил нээлттэй явагдаж байгаа. Одоо улсын их хурлд нууц юм ерөөсөй байхгүй шүү дээ. Нууц хуралдааныг ис тооцвол. Тийм учраас улсын их хурлын нээлттэй хуралдаануудаас одоо бодиттой мэдээлэл олж авах хэрэгтэй. За ингээд бид тэр ярилцлагын цаг дуусч байна. Ямар ч үсэн төсвийн хуулиуд батлагдлаа. Түүнийг дагсан олон хуулиудад цаашдаа ямар хуулиуд гарах нь уу? Юу бас цуурхал байх нь вэ гэд нэлээ өргөн хүрээнд ярьчих шиг боллоо. Ингээд гэхдээ бидний хуулиудын талаар үнэн бодит мэдээлэл хүргэх иймэрхүү ярианууд бол цааш үргэлжлэх байх гэж бодож байна. Ингээд танд баярлалаа. 2 жилдээ нэг ирж шин. Тэгээ 2 жилдээ нэг ирж байна тий. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ цаг үе үзлбол нэвтрүүлгийн удаагийн дугаарт улсын хурлын дарга Зандаа хөгийн энх холд оролцлоо. Анхаарал үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай.